өөрийнхөө өнцөг болон бүрт оюуны үлийг түгээж байгаа эрхэм багш нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Багшийн мэрэгжилд дэвшлүүлэх институтээс цуглаар зохион байгуулж байгаа арга зүйчийн цаг подкаст эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн багш доктор дэд профессор Ганжуурын Бямцран багш маань оролцож байна. За өнөөдрийн маань ярилцлагын маань сэдэв 6 настай хүүхдийн хэл ярианы онцлог сурах үйлийн талаар багштайгаа ярилцсанаа. За ингээд эхний асуултаа танд тавья. За 6 настай хүүхдийн хэл яриа сурах үйлийн онцлогийг харгалзан багш нар маань сургалтаа зохион байгуулахад та бас ямар зөвлөгөө өгөх вэ? За 6 настай хүүхдийн үгийн нөөц хэл ярианы онцлогийг судалсан гадны судлаачд бол бас байдаг юм аа. Тэгэхээр тэр судлаачдын бүтээлээс бас иш татаад нэг тодорхой шалгуурыг нь дурдъя гэж бодож байна. За 6 настай хүүхдүүд бол Жан Фижа Эриксоны тодорхойлолтоор авч үзэх юм бол нэг үгийн нөөцийн хувьд бол нэг 3500-аас 4000 орчим үгийн нөөцтэй гэдэг ингээд тодорхойлцсон байдаг. За нэг 6-аас 8 хүүхдээ өгүүлбэрээр бусадтай харилцаа үүсгэх ийм чадвартай байдаг ч юм уу, тийм ээ. За нэг тодорхой сэдвийн хүрээнд санаа бодлоо илэрхийлэх байдаг ч юм уу. Эсвэл нэг үлгэрийг сонсоод, нэг жижигхэн богино өгүүлгийг сонсоод тэрнийхээ 50%-ийг буцаагаад ярих чадвартай байдаг ч юм уу, тийм ээ. За ийм үзүүлэлтүүд байдаг. Гэхдээ яг Монгол хүүхэд яг ийм байж чаддгүйгүй гэдгийг яг судалсан ийм судалгааны бүтээл одоохондоо бол байдаггүй. Гэхдээ бид нар бол яг 100 жил болсон сургуулийнхаа хувьд бол бас нэг магистрийн сургалтанд ирж байгаа хүмүүсээ бас нэг ийм судалгааны чиглэл рүү бас хандуулахыг хичээж ажиллаж байна л та. За тэгээ яг би нэг жишээ татаж тайлбарлая л да. 2015 онд бас нэг төрийн хэлний зөвлөлөөс нэг илтгэл тавьж ирсэн. За тэр илтгэл дээр номын сангийн нэг судлаачийн илтгэл орж иржсэн л да. Тэгээ тэр илтгэл дээр ер нь бол 6 настай хүүхдүүд юу гэдэг чинь 3500-аас 4000 үгийн нөөцтэй гэдэг энэ судалгаа бол бас тийм Монгол хүүхдүүд бас нэг тийм нийцтэй яг энүүгээр явдаг судалгаа бол бас биш юм шүү гэсэн нэг тийм сигнал маягтай юм хэлжсэн л да. Тэгээ тэр хүн өөртөө номын санд ирж байгаа хүүхдүүдээ бүр 3 наснаас ахуулаад 5 нас хүртэл ирж байгаа тийм хүүхдүүдээр судалгаа хийж үзсэн байдаг. Тэр судалгаан дээр бол ямар зүйл ажиглагдсан бэ гэхээр магадгүй зарим 6 настай хүүхэд эцэг эхийн ийм харилцаа хүүхдтэйгээ ажиллахын үйл ажиллагаа дутамгаас нэг 500-аас 600-ийн нөөцтөөч байх тохиолдол бас байна гэд бүр жишээ дурдсан байсан. За зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ бас ажиллаж байна. Тийм тохиолдолд хүүхдүүдийн үгийн нөөц бол магадгүй энэ 3500 гэд байгаагаас ч илүү бараг 5-6 үгийн нөөцтэй байх тохиолдолж бас байна гэж бас тодорхойлсон байдаг. За тэгээд бид нар ингээл ажиллаж байхад бол 6 настай хүүхдийн үгийн нөөц ингээл ажиллаж байхад үгийн санд нь байгаа мөртлөнгөө утгыг нь ерөөсөө яг танихгүй өгнүүд байна л да. Жишээлбэл гүзээтэй шар тос үүрээд үнэг чан хоёр үлгэрийг ингээд хүүхдэд бүр ингээд чэйжлэг тогтооцсон байдаг. За тэгээд зүгээр ингээд шар тос харагдангууд тэр шар тосоо заавал гүзээтэй шар тос гэсэн тэр нэг гүзээтэй гэдэг үгтэй заавал яг хамт хэрэглээд бүр ингээд хэвсцэн байдаг. Гэтэл тэр гүзээ гэдэг үгнийхээ тухай ойлголт бол тэр хүнд ерөөсөө байхгүй, тэр хүүхдэд байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ нийлэмж бүтцтэй үгнүүдийг бид нар салгаад энүүгээр нь яаж хүүхдэд ойлгуулах вэ, энийг нь яаж ойлгуулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгцээ шаардлага гарч ирээд байгаа байхгүй юу? Ээж аавын хувьд ч гэсэн багш нарын хувьд ч гэсэн. За бас нэг ийм сонирхолтой жишээ байна л да. Зарим хүүхдүүд бол бүр 6 настай мөртлөнгөө бүр ингээд гариг ертөнцийн тухай ойлголт бараг биднээс илүү
ойлголцтой. Бүр англитай, монголтой ингээд одоо нөгөө бас энэ төрийн бус байгууллагууд чинь бас нэг ийм хүүхдийнхээ төлөө бас нэлээд юм хийдэг болсон юм шүү дээ. Янз бүрийн номнууд тэгэл одоо гариг ертөнцөөр ингээд бүр өөрсдөө мэдлэг бүтээгээд ингээд карт март ингээд байрлуулах ингээл нэг тийм материалууд хүртэл сургалтын материалууд хүртэл хийцэн байж шүү дээ. Тэрэн дээр ажилласаар хагаад бүр үгийн нөөц нь өөрийнхөө одоо төвшингийн хүүхдүүдээс илүү одоо агцсан байдаг ч юм уу тийм. Ийм хүүхдүүд бол бас байна. Гэтэл бүр одоо төвшингийн хүүхд бол бас эргэж хармаар хөгжүүлмээр бүр тийм доогуур хүүхд байж байдаг тийм. Бүр огт дуурдаггүй харилцан яриа өрнүүлээд ч юм ярихыг хүсдэггүй тийм хүүхдүүд бас байна. За тэгээд би бас энэ дээр ингээл боддгийн ер нь бас ийм судлаач тийм судалгаа байдаг л да. Ер нь бол ээж өөрөө одоо их итгэлтэй хүүхдтэйгээ харилцаа үүсгэж тэр хүүхэд бол өөрөө бас харилцан ярианд орохдоо итгэлтэй байдаг гэж тий. Тэгэхээр ээж нар их нөлөөтэй юм шиг байна. Одоо ярианы хөгжилд бол тийм ээ. Тэгээ тэр утгаараа би бас боддгийн манай ээж нар одоо сүүлийн үеийн ээж нар бол ерөөсөө хүүхдээ хүрээд ирэхээр цаашаа гэл гар утсаа өгөө явуулцдаг. Тэгэл өөрөөсөө компьютер дээр ажилладаг ч юм уу эсвэл өөрөөсөө өөр гар утас барьдаг ч юм уу ингээд харилцаа нь хүүхдтэйгээ биш гар утастайгаа эсвэл телевизрийн өгүүлдэг кино тийм юмтайгаа ингээд нөгөө ингээд харьцчихаар миний хүүхдийн хэл ярианы хөгжил одоо миний ийм харилцаанаас олж гэж хатамгшилд орж ийн гэдгийг ерөөсөө олж харахгүй байхгүй. Тэгэхээр одоо юу гэж хэлэх гээд байна вөхөр хүүхдийн 6 настай хүүхдийн хэл ярианы хөгжил гэдэг бол бүр 3-4 настайгаас эхлээд суурин тавигдчих хэвээр. За ер нь бол хэл ярианы хөгжил бол эхийн хөвлөд байхаас эхлээд бүрэлдэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр Харвард их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор бол хэлний хөгжлийн хамгийн идэвхтэй үе бол 3-аас 4 нас гэдэг тодорхойлцсон байдаг. Тэгэхээр тэр 3-аас 4 нас тэр хамгийн одоо идэвхтэй байх хэлний хөгжлийн идэвхтэй байх тэр үед нь хүүхдийнхээ тэр хөгжлийг дэмжиж чадаагүй бол та ингээд ер нь бол алдсан байна л гэсэн үг. Тэрийг 6 нас нөхөх боломж юусаа яах вэ? Сургуульд орохоор хүүхдийг сурчна гэж ойлгочиход байна тийм. Үгүй тэр чинь гэр бүлдээ тэр хамгийн одоо идэвхтэй хөгжлөхийн тэр үе дээр бол тэр хэл яриа нь хөгжиж явах хэрэгтэй тийм. Гэтэл эцэг эхчүүд маань өөрсдөө тэрэнд ийм хайнг хандлага үзүүлснээс болоод ижил 6 настай хүүхдтэйгээ адилхан тийм харилцаанд орж чадахгүй бэрхшээлийг бий болгож байгаа нь эцэг эхчүүд өөрөө гэдгийг бас ойлгох ёстой л гэсэн үг байхгүй тийм. За тэгээд түүнээс гадна бас би энд нэгэнтээ одоо эцэг их гэд ярьсан учраас нэг зүйлийг бас эцэг эхчүүдэд хандаж хэлмээр байна л да. Одоо 6 настай хүүхдүүд сургуульд орж ирэхдээ амар олон янзын туршилтанд хамрагдчихад орж ирдэг. Тийм ямар туршилт. За жишээлбэл одоо хэл сурдаг арга зүй байна л да. Одоо жишээлбэл ингээд хэрчмэл үгнүүдийг цээжилж тогтоогоод тийм ээ. Тэгээд одоо тэрүүгээрээ хэл сурсан, уншиж сурсан гэдээ ингээ ойлгочтой. Гэтэл энэний цаана бол ерөөсөө юу явагдаж байна вөхөр одоо бүр ингээд интернет дээр бүр ерөөсөө гэр сургалт гэдэг бүр нэг тийм бүр юу групп гэж шүү дээ, фейс групп те. Тэгтэл тэрлөө бол эцэг эхчүүд нөгөө хүүхдтэй бас санаа зовоод яг тэрлөө бас ингээд ороод хүүхдүүдээр ингээ үг тогтоолгоод тэр үг тогтоолгосныгаа юугээд ойлгочих чинь нөхөр манай хүүхд ингээд уншаа сурчлаа гэдэг ингээ ойлгочих. Тэ? Тэгтэл би бас туршилт хийж үзсэн. Яг энэ дэр туршилт хийж үзсэн. Яг адилхан юм хоёр зээ дээр ингээд туршилт хийж байгаа байхгүй. За ингээ үг тогтоолголоо нэг нь бол нэлээд удаан тогтоосон, нэг нь бол маш хурдан тогтоосон. Жил 4 сарын дараа тэр өгнүүдээс юу ч байхгүй. Нөгөө тогтоосон өгнүүдээс юу ч байхгүй. Та тэгэхээр нөгөө хэрчмэл карт ашигласан гэсэн үг. Хэрчмэл картууд одоо тэр гэрийн хэрчмэл картууд ашиглаж үзэж байгаа хгүй. Бас үрдэн байж магадгүй өөр бас нэг юм арга зүй технологи байж магадгүй цаана гэд сонирхож штэ тий. Тэгтэл тэнд бол ердөө яаж нөхөр тархинд ерөөсө төр зургийн ойл
бий болж ийн гэсэн. Өөрөөр хэлэх юм бол та тэр үгэн карт тогтоолгосноор уншуул сурж байгаа юм бол ерөөсөө ч биш. Зөвхөн та тэр хүүхдийнхээ нөгөө оог хөгжүүлэх дасгал хийж ийн гэсэн үг байхгүй. Тэ. За тэгээд тим юмд нэг хэсэг нөгөө 6 настай хүүхдээ ингээд туршиж үзээд нэг тим юмар бас ингээд дасгалжуулаад ингээд орж ирж байгаа манай хүүхдүүд одоо ер нь баг уншиж чаддаг гэдэг ингээд байдаг. Тэгээд сургуульд орж ирэнгүүтээ одоо баг нэг уншиж чадах чадвар нь одоо муудчлаа эдэр гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь нэг тухайн үед зүгээр ой тогтоолтыг хөгжүүлэх юм хэрэгэлцнийг л уншицсан ойлгочоор энэ багш манай хүүхдийг яасан хөгжүүлэхгүй байна ч гэдэг юм уу. Багш нар маань ч гэсэн бас эцэгхээс тэгвэл тодорхой ямар үнэн одоо ийм одоо хөгжүүлэх сургалтанд хамрагдж ирсэн үү эдэр гэдэг ийм бас судалгаа авч бас болох юм байна гэж харж болох юм байна. Тэгээд энэ тэгээ одоо яг энэ арга зүйг тэр жигтэн одоо хэрэглээд явж байгаа 6 нас сургуульд ормогцсон бас хэрэглээд явж байгаа юм сургуулиуд байдаг байхгүй. Ер нь бол бид нар уншуулт сургахдаа хэрэгэлдэг арга зүйнүүдийн нэг нь бол бүтэн үгийн арга л да. Гэтэл бүтэн үгийн аргыг яг ямар үед хэрэглэх вэ? Ямар бичиг үсэг хэрэгжилж байгаа үед хэрэглэх вэ гэдэг чинь өөрөө цаана онлын үндэстэй. Тэгэхээр бид нар тэр онлын үндэсийг мэдхгүйгээр ямар нэгэн юмыг шууд дуурайлгаж ирүүлсэн болохгүй л байхгүй тий. Тэгэхээр бид нар чинь зүгээр л ингээл нэг юм дуурайлгаа. Одоо шил бүтэн үгийн аргаар явж байгаа зарим сургуулиуд байна. За тэр сургуулиуд дээр би бас ингээд одоо магистрийн диплом хийлгээд ажиглалт хийгээд ингээд явхаар бүтэн үгийн аргаар сургаж байгаа мөртлөнгөө ахиал буцаагаал авины задлаг нийлэг аргаа тэн дээр хэрэглээд нөгөө ави өсгөө сургаж эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дан бүтэн үгийн аргаар явж байгаа юм бол ерөөсөө ч байхгүй юм тий. Зүгээр одоо авины задлаг нийлэг аргатаа хослол хэрэглээ явж гин гэсэн. Зүгээр тэр үг тогтоож цээжлэх арга зүй бол байж болно. Бас нэг туршилт нь юу вэ нөхөр үсгнүүдээ ингээд хүүхдэд тогтоочод орж ирдэг. Тэгдэг. Тийм ээ. Та нар мэдж байгаа ингээл тэгэл эцэг эхчүүд юу гэдэг вөхөр миний хүүхд одоо 35 өсгөө бүгднгийн мэднэ. А Б В Г Х Д гэдэг ингээд үсгийнхээ нэрээр ингээд тогтоолгочод ороод ирдэг. Зүгээр л ерөнхий нэршил нэрээр нь тийм нэрээр нь тогтоолгочод ороод ирдэг. Гэтэл дөнгөж уншиж сурч байгаа хүний үед бол дуудлага чухал болохоос биш үсгийн нэр чухал биш. Өөрөөр хэлбэл би юу ч хэлэх гээд байна вөхөр хүн дуудлага дээр зөв дуудах зүй дээр тулгуурлаад уншиж сурдаг болохоос биш. Үсгийн нэрээр одоо уншиж сурахгүй шүү дээ. Жишээлбэл би хүүхдтэй хэгээ тогтоолгочж байгаа юм. Дэгээ тогтоолгочж байгаа. Д Т Х Д Т Ц гэдэг ингээд тогтоолгочдаг тий. Гэтэл нөгөө нөхөр маань одоо ингээд юу гэж уншиж байгаа. Хам гэж уншиж байгаа. Тэ? Тэгэхээр хя олно да. Тэр чинь хэ үсэг хя гэж суугаад идэг. Яг тийм хүүхдүүд. Тэгээ холбох гэхэлэр чинь хя бараг л одоо хям гэж унших нь одоо тийм эргэлзээд өөрөөр хэлэх юм бол асар их бэрхшээлийг бий болгож байгаа эцэг эхчүүд ерөөсөө мэдэрдэггүй. Өөрөөр хэлбэл би юу ч хэлэх гээд байна нөхөр эцэг эхчүүдийг тэгж буруу одоо тогтоолгож яснаас ер нь бол юу ч мэдэхгүй ингээд ирүүл багш нарт айгүй амар. Тэрийг бас хийж байгаа нэг хэсэг хүмүүс нь бол цэцэрлэгийн багш нар байна л да. Цэцэрлэгийн багш нар. Цэцэрлэгт нь ингээд үсэг зарчдаг, үсгийн нэрээр ингээд тогтоолгочдог. Тэгээд нөгөө холбож уншуулах гэхэлэр эн чинь хоёр өөр мэдлэг хоорондоо зөрчилдөд эхэлж шүү дээ. Тэр хүүхд тэр бяцхан хүүхдийн үед бол эн чинь мэдлэг шүү. Тэгэл нөгөөдөг чинь яг хоорондоо зөрчилдөд ирэхээр аль нь зөв гэдгийг нөхөхгүй тийм. Нэг талаас тэр чинь бүр юу ч мэдэхгүй юм цагаан юм дээр хүн юм заахад багшд амар байна уу? Эсвэл тэр бичгтээ цагаан юмыг арилгачаад юм заахад амар байна уу? Тэр чинь арилгаж яах гэж нэг илүү үйлдэл болчиход байгаа үстэй тийм. Тэгэхээр багшд хүртэл тэр бэрхшээл бий болгож байгаа ерөөсөө бас мэдрэхгүй л ингээд явчихдаг. Өөрөөр хэлэх юм бол нэгдүгээр анги авч байгаа багш нарт маань нэг юм дутуу хагас үсгийн нэрээр
тогтооцсон ийм тогтоолт бол бас бэрхшээл үүсгдэг гэдгийг санах хэрэгтэй л гэсэн. Нэг талаас нөгөө талаас бол хүүхдтэй амар их бэрхшээл бий болох. Хүүхдэд л маш их бэрхшээл үүсгэж чинь тий. Тэгээ хүүхдтэйг ингэдэг чинь манай багш ингэ заасан. Тэг та буруу заагаад байна. Тэгэхээр танаа багш буруу заагаад байна гэд нэг иймэрхүү бас нэг хандлага бас ярианы юмуд явагдаад байдаг шүү дээ. Одоо юу гэж хэлэх гээд байна вөхөр ямар ч юм бол тодорхой хэмжээгээр шинжлэх ухааны үндсэлтэй байдаг тийм. Тэр шинжлэх ухааны үндсэлтээр суурилсан одоо зарчмыг баримталж байж гэмээр үр дүнтэй болно шүү дээ тийм ээ. Хүүхэд зөв суран зөв уншиж ойлгоно. Тийм учраас одоо юу гэж хэлэх гээд байна вөхөр 6 настай хүүхдийг сургуульд өгсөн л бол тэр эцэг эхчүүдийг өсөг заахаас өмнө багш өөрийнхөө ажлыг хөнгөвчлөхийн тулд нэг талаас нөгөө талаас хүүхдэд бага бэрхшээл бий болгохын тулд нэг 7 хоногийн ч юм уу нэг юм сургалт заавал хэрэгцээ ихтэй зайлшгүй хэрэгцээ гарч ирээд байгаа байхгүй. Жишээлбэл багш нараас эцэг эхчүүд юу гэж шаарддаг вөхөр гэрээний даалгавар бага өгч байна. Эсвэл бүр их өгч байна. Би бол одоо ингээд сургуульд байхдаа бүтэн нүүр өчтдөг байсан. Тийм ээ. Одоо болоод энэ хүүхэд чинь 3хан нүүр бичиж байна. Яаж юм сурах юм? 3хан нүүр бичиж байна гэдэг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг чинь зарим эцэг эхчүүд би гэж сурч байсан болохоос гэж сураагүй. Энэ хүүхэд чинь гэж ирчээд ингэж хэлээд байна. Яг нэг гэрт нь эцэг эхчүүд нөгөө үсгийн давтуулах гэдэг юм л да. Тэгэнгүүт нөгөө хүүхэд нь урдаас нь гэд ингээд суугаад байдаг. Наадах чинь ийм үсэг бишээ, ийм үсэг гэдэг байдаг. Тэгээд маань нийлүүлж байгаа бүр янз бүрээр хэлээд шууд сурах чад. Ингээд нөгөө хүүхэд дээр ингээд бэрхшээл бий болгохгүй. Өөрөөр хэлбэл сургууль дээр ирэхээр багш нэг өөрөөр заагаад гэрт нь давтуулж байгаа нөгөө эцэг их асран хамгаалагчд нь бас нэг өөрийнхөө юмар ингээд өөрийнхөө үзэж сурснаар өөрийнхөө танцаар ингээд заа. Тэгтэл энэний чинь цаана нэг юм шинжлэх ухаан байна гэдгийг ухаармаар байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр талаас нь л одоо хүүхдэд айл болохоор бага бэрхшээл бий болгож сургахын тулд эцэг эхчүүд заавал нэг их бага хэмжээгээр сургалтанд хамрагдах ёстой шаардлагатай байна тийм ээ. Тэгэхээр одоо ч бас нийгэм чинь бас харьцангуй одоо нөгөө энэ цахим технологи хөгжсөн тийм ээ. Бас нэг юм хөссөн сургалтын арга зүй гэдгээр багш нар маань одоо бас хичээл үйл ажиллагаагаа чиглүүлж явдаг болчлоо. Тэгэхээр эцэгтэй зориулсан одоо урдчилсан ийм хичээлүүд бас бэлтгээд эцэгийн хичээлгээд бас ангидаа орж болох нэ гэж бас ингэж харж болж байна таны ярианаас тийм ээ. Бас нэг зүйлийг нэмж хэлье. Яг тэгэхээр нөгөө 6 настай суралцагчийн сурах үеийн онцлог гэж байгаа учраас тийм. Тэгэхээр энд би 6 настай хүүхдийн сурах үеийн онцлог дээр нэмж хэлэхгүй болохгүй гэж үзэж байгаа гэхээр нэг хэл эзэмшгүй онол гэж бас байна л да. Бас нэг хэл эзэмшгүй онол. Тэр хэл эзэмшгүй онол дээр нэг хэсэг судлаачд бол хүн даган дуурайж тэрнийхээ үр дүнд хэлийг сурдгаа гэдээ үзсэн нэг юм судлаачдын онол үзэл баримтал байгаад байдаг. Нэг хэсэг судлаачд бол ерөөсөө танин мэдэх явцдаа хэл сурдаг гэдэг энэ бол Jam Page тэргүүтээ судлаачд бол тэгж үздэг нэг ийм үзэл онол яваад байна те. Нэг хэсэг судлаачд буюу одоо Chomsky тэргүүтээ одоо хэлний судлаачд бол юу гэж үздэг вэ гэхээр ерөөсөө нөгөө хэлний байгуул гэдэг юм бол хүний тархинд төрөхтөнд бий болчдөг зүйлээ. Тэрийг нь одоо өдөөж өгчл одоо хэлэн сургах юм а гэд ингээд үзсэн байдаг. Тэгэхээр би бол одоо юу гэж хэлэх гэж байна вөхөр ялангуяа одоо 6 настай хүүхдэд ажиллаж байгаа хүн бол ердөө л энэ хэлийг эзэмшүүлж байгаа анхны алхмыг бид нар тавьж байгаа. Сургуулийн өөрийн сургууль буюу одоо танхимаар бид нар хэлийг эзэмшүүлэх анхны алхмыг тавьж байгаа. Тэгэхээр энэ онолуудыг бид нар айгүй сайн судлах хэрэгтэй. Тэгэд яг аль үед нь бид нар энэ даган дуурайх онолыг нь чиг шухмаа олгоод байгаа юм бол яг аль үед нь тэр өөрт нь байгаа тэр хэлний байгууламжийг нь өдөөгөөд байгаа юм бол гэдгийг бас бодох эргцүүлэх хэрэгтэй л гэсэн үг л дээ. За дараагийн нэг нь бол одоо ерөнхий боловсролын сургуулийн маань одоо хөтөлбөр бол нэлээд шинжлэхдээ өөрчлөлт сайжруулагдсан. Тэгэхээр та бас энэ хөтөлбөрийн юунд бас багт бас
орж ажилласан байсан. Тэгэхээр энэ 6 насны ялангуяа их хэлний үндсэн дөрвөн чадварыг 6 насны дээр тийм ээ их хэлний үндсэн дөрвөн чадварыг хөгжүүлэхэд багш нар маань бас юу анхаарах вэ тий? Яг одоо энэ өнөөдөр бол одоо яг үсэг авиагаа үзээд эхэлж штэ. Эхэлсэн үсгээ бичээд эхэлж байна. Одоо нэр авиа үсгээд задлаг нийлэг аргаараа багш нар маань одоо заагаад эхэлсэн. Энэ үед багш яг энэ дөрвөн чадварыг бас цогцоор нь авч явах багш нар юу анхаарах вэ? За бид нар 13 онд энэ 6 наснд тулгуурсан хөтөлбөр дээр ажиллахдаа энэ дөрвөн чадрыг ерөнхийд нь бол порцлоод өгсөн байна. За яаж порцлсон бэ гэхээр бичиг нь бол нэг 10% байна. За унших, ярих, сонсох гэсэн ийм 3 өвөл нь нэг 30-30% байна гэд ингээд өгсөн юм л да. Миний одоо ярих гэж байгаа тэр ярих сонсох гэдэг чинь урталтаа унших дээр суурилна. Тэгээд хойдолтой энэ бичих үйлээр хязгаарлагдчихдаг байхгүй. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байна вөхөр унших үйл хийлээ энэ дээр ярих сонсох явагдана. Энэ ярих сонсох үйл нь бол бичгийн төлөөх ярих сонсох байна. Ингээд тодорхойлоод өгсөн. Тэгэхээр бид нар хамаа намаагүй юм яриулаад авахгүй нь шүү дээ. Хамаа намаагүй. Ярих үлийн дэмжиж байгаа гэж одоо юу гэдэг чинь юу дуртайг нь яриулаад байж болохгүй л гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр бид нар ярих үйлийг нь ярих сонсох үйлийг нь хөгжүүлэхийн тулд унших үйл хийх нь. За унших үйл гэхээр манайх одоо энэ үсгийн код тайлахыг унших гинэ гэдэг угаасаа заасан мэд. Тэгтэл бид нар үсгийн код тайлж унших биш шүү дээ. Ер нь бол бүр зураг уншихаас эхэлдэг. Одоо шилбэг ингээд цуврал зурган үлгэр байлаа гэхэд тэрийг ингээд хүүхэд уншаад ингээд ярина гэдэг бол бас нэг том чадвар байхгүй. Тэгтэл тэр том чадварыг бид нар баг хөгжүүлэхгүй хайчдаг, орхичдаг. Шууд үсгийн кодоор уншуулдаг. Тэр нь л ороо ингээд явчихдаг тийм. Тэгэхэд тэр зурган дээр толгуурлаад одоо санаагаа илэрхийлэх, зураг уншаад ярих сонсох үлээ хөгжүүлэх гэдэг бол энэ өөрөө асар том чадвар хөгжүүлж байгаа гэдгээ бас ухаарах хэрэгтэй л дээ багш нар бол тийм ээ. Эцэг эхчүүд ч гэсэн одоо ер нь бол хүүхдтэйгээ харилцаа үүсгэхдээ үзсэн харсныг нь сонссныг нь яриулдаг байдаг ч юм уу тийм ээ. Тэр чинь явсаар бид нар энэ унших дээр суурилсан одоо ярих сонсхийг нь л одоо хөгжүүлж байгаа нэг юм алхам гэсэн. За нөгөө талаас би энэ хэлний дөрвөн чадвар дээр нэг зүйлийг бүр чухалчилж ярмаар байна л да. Ер нь бол авины задлаг нийлэг арга гэдэг чинь тэр чигээрээ энэ дөрвөн чадварыг хамарчихсан ийм одоо арга зүй байдаг. Ийм арга зүй байдаг. Гэтэл манай багш нар бол яадаг вэ гэхээр зөвхөн унших бичих хоёрын буюу тэр нийлгийг нь ерөөсөө аваа явчихдаг. Нийлгийг нь аваа явчихдаг. Өөрөөр хэлэх юм бол задлаг нийлэг гэсэн ийм хоёр том урсгалтай одоо арга зүй байхад тэрний зөвхөн нийлгийг нь аваа явчихдаг. Ерөөсөө уншууллаа, бичүүллээ. Тэгээ уншууллаа, бичүүллээ. Ингээ явснаа тэгээ бичиж чадчихлаа сайн гэдээ ойлгочиход. Тэгээд тэнд нөгөө ярьж чадж гэнэ үү, сонсож чадж гэнэ үү? Таны түрүүнээс нөгөө зургаар эхлэнэ гэдэг чинь үйл явдлынхаа дарааллыг бүр нүдэндээ хүртэл ер нь нөгөө одоо онлайн байдаг шүү дээ. Бүх мэдрэхүүгээр тэр тусмаа нөгөө харж, барьж мэдэрсэн бол тэр илүү яадгүй нөгөө мэдлэг одоо чадварж үлдэх гээд байдаг. Хятадын тэр Ильяцагийн онл байж шүү дээ, тий. Одоо өөрөөр хэлэх юм бол тэр мэдрэхүүгээ бүгднгийн л одоо ажиллуулж яж хүн илүү их ойлгож мэдэрч авдаг гэж тийм ээ. За тэгэхээр би түрүү хэллээ. Бид нар бол зөвхөн одоо нийлхийн голлоод байдаг. Гэтэл тэр нийлэг дээр хийгддэг оюуны үйлдэл, задлаг дээр хийгддэг оюуны үйлдэл чинь хоёр өөр юм. Энэ хоёр чинь хамт хийгдчихэж энэ бол жинхэнэ утгаараа тэр хүүхдийг хөгжүүлэх хэрэглүүр болж идэг юм байна л да. За жишээлбэл бид нар одоо ингээд задлаг хийхэд нэг авиа таниулахад эхлээд нэг зураг харуулад ч юм уу эсвэл нэг бүлгэр сонсгоод ч юм уу тийм ээ. Эсвэл одоо нэг сэдв зарлаад тэр сэдвийнхаа дагуу харилцан яриа өрнүүлэх ёстой. Тодорхой сэдвийн хүрээнд хүүхд нөгөө санаагаа илэрхийлж сурч ийн гэдэг маань бид нар тэр хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжиж байна гэсэн.
ярих сонсох чадварыг нь дэмжиж гэнэ гэсэн. Ярих сонсох чадвар хэдий ч нэг хөгжинд тэр хүүхдийн сэтгүүлийн чадварыг нь бид нар давхар дэмжиж яваад байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр тусмаа 6 настай хүүхд бол бүр юм ярих сонирхолтой. Бүр одоо аль болохоор тэр ярианд өдөөж тэр ярианд нь хамтарч ажиллаж ивэл тэр сайн багш. Ер нь бол яриулжлаа. Тэр манай багш бол надтай тийм ярьсан гэдэг. Надаас юм асуусан гэх. Тэрнийгээ ч гэсэн одоо бусдад ярих ч юм уу сайрах юм дуртай. Тэгэхээр бид нар өөрөөр хэлэх юм бол одоо сургалтын нэг том одоо арга зүйн зарчим нь юу вэ нөхөр тэр нөгөө хүсэл тэмүүллийг нь өдөөж өгөх гэж байгаа шүү дээ. Хүсэл тэмүүллийг нь өдөөж. Гэтэл бид нар бол одоо хүсэл тэмүүллийг нь өдөөх гэж одоо бараг байхгүй. Харин нөгөө гоё азар гээл хурдан уншуулах гал ингээд суулгаад байна тийм ээ. Тэгэхээр нөгөөх нь хүүхдэд жоохон бэрхшээл. Юу азар бид нар хичээлийн төлөвлөлтөнд одоо сэтэлжүүлэх гэдэг элемент оруулдаг болсон юм. Гэтэл одоо яг орчин үеийн хүний хөгжлийн шаардлагыг бас ингээ харахаар зэрэг тэр хичээлд чинь сонирхолтой байх гэдэг ч юм уу, тэр хөгжилдөө байх гэдэг ч юм уу, тэр хүсэл тэмүүллийг өдөөх гэдэг ч юм уу, ямар нэгэн үйл ажиллагаа байх ёстой, үйл ажиллагаанд биедан оролцох ёстой гэдэг ч юм уу, эсвэл тэр хүүхдийн биедаас оролцоог дэмжих гэдэг ч юм уу, тэр асуудлууд бол энэ хичээл төлөвлөлтийн нэг том элементүүд болцсон байгаа хгүй одоо. Гэтэл бид нар бол ердөө яаж яах нөхөр одоо сэтэлжүүлэлт гэдэг дээр төлөвлөлтөн дээр юу гэж чинь. Тэгэл одоо нэг сэтэлжүүлэх гэдэг дээр хөвчлэн одоо багш нар бол бичгтээ бол биччихэж байгаа. Одоо юу гэдэг чинь хийх сэргэн санан тийм үгнүүдийг хооронд нь холбож уншуулна нэтэр гэдэг ингээд тавьсан байна. Гэтэл одоо бол бас миний бодлоор бас нэг юм сонирхолтой ч юм уу өөрөөр хэлбэл ингээд ийм цаг хугацаа хүч хөдөлмөр гаргаж төлөвлөлт хийж гисэн мөртлөнгөө одоо төлөвлөлтөө бариад зааж байгаа багш гэж ер нь баг байдгүй ш. Хуучин байтгаа шинэ багш нар ч одоо тэр төлөвлөлтийг хараад заадаг юм байхгүй болсон юм ш. Тэгэхээр л одоо би юу гэж хэлэх гээд байна вөхөр арга зүйн ерөнхий энэ зарчмаа ингэж баримтлаад тэр зарчим дээр дуурлаад ерөөсөө л асуултаа маш сайн төлөвлөж орхол бол багшийн гол зэвсэг юм байна гэж боддог байхгүй. Тэгэхээр тэр задлаг нийлэг дээр ч гэсэн одоо ерөөсөө л яг асуултын төлөвлөлтүүд ороод ирж байгаа. Тэгээд асуулт сурагчаас ирэх асуулт байж л сурагчийн бодлыг хэдийн янзаар нэг хувиргаж болж багш миний энэ асуултанд сурагч яаж хариулж болох уу гэдгийг бүр багш өөрөө сайн төлөвлөх нь чухлаа гэж одоо бид нар ч бас хичээлд ажиглалтыг бас энэ тал дээр дан асуултаар төлөвлөсөн багш байна штэ. Одоо бид нар шиг нийтдээ одоо багшийн үйл ажиллагаа сурагчийн үйл ажиллагаа гэдэг одоо энэ би заримдаа боддөг ийм хачин загвар хизээ байхгүй болно тий хизээ байхгүй болно гэдэг. Яг одоо үнэн чанартай бол ямар технологи эсвэл ямар арга зүй ашиглаж байна тэрнээсээ хамаарат одоо ерөөсөө төлөвлөлтийн загварууд өөрчлөгдөх ёстой л гэж би боддог л доо. Задлаг хийж хахад бол ерөөсөө л ярих сонсох үйл явж идэг. Тэгээд ярих сонсохын ярих нь идэвхтэй бол сонсох нь идэвхгүй үйл байж идэг. Ийшээ нийлэг хийхэд одоо буцаагаад унших бичих хоёр байж идэг. Тэрний унших нь идэвхгүй бичих нь идэвхтэй үлдэх юм тий. За тэгэхээр өөрөө нөгөө идэвхтэй идэвхгүй үлийг хослуулах зарчим гэдэг нь тэнд алдагдахгүй яваад байна гэсэн үг тий. Бид нар бол энийг хөтөлбөр боловсруулалтаа ч гэсэн одоо баримталж ирсэн өөр 13 оны. За тэгээд 13 оны хөтөлбөр дээр бид нар бас нэг одоо баримтлсан зарчим юу байна вөхөр хэлний чадваруудыг аль ангид алийг нь түлхүү хөгжүүлэх үү гэдгийг нь тодорхойлсон байдаг. Тэгэхээр одоо ярих, сонсох, унших бичих гэл ингэж явж штэ тийм ээ. Тэгэхээр уншихаа бид нар бүр задлсан. Дотор нь уншихаа. За уншихаа задлахтаа бол 1-р ангид бол зөв унших нь чухал тэн дээр долгуурлана. 2-р ангид хурдан уншина. Өөрөөр хэлбэл зөв уншиж
одоо уншихын дараагийн элементүүд яригдана гэсэн үг шүү дээ. Дараагийн чанар буюу одоо дараагийн чадварууд яригдана гэсэн үг. Түүнээс бол одоо юу гэдэг чинь зөв уншдаггүй хүнээс бид нар уран унших тухай асуудал ерөөсөө ярихгүй шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлбэл ингэдэж шүү дээ, нэг шүлэг чэйжлүүлчихэл за уран уншаараа гэд хөөрхөн номхон зогсоож байгаад ингээд уншуулад байгаагаа уран уншуулж чинь гэж хараад байгаа байхгүй юу. Тэгтэл чинь бол яг нэгдүгээр ангиас эхлээд нөгөө зөв унших суураа эхлээд нөгөө үг авьяасгаа холбож зөв уншина гэдэг чинь энд яах юм ойлгож авч ийн гэсэн үг тийм ээ. Ойлгоогүй бол тэрийг буцаад илэрхийлэх чадвар нь яах вэ? Одоо гарч ирэхгүй сул байна л гэж харах гэдэг байгаа байхгүй. Одоо тэр чинь бол юугээд заасан байдаг вөхөр урангаасаа илүү чанга тод унших гэж харуулсан байхгүй. Чанга тод. Нэгдүгээр ангид чанга уншиж гин гэдэг маань юу гэсэн үг вөхөр өөрийнхөө уншиж байгаа уншлагт хяналт тавина гэсэн үг. Нилээн одоо бусдад сонсогдохоор идэр чанга уншиж байгаа шүү дээ. Чанга уншиж гин гэсэн. Тэгээд хурдаа нэмхийн хэрээр чанга уншлага маань өөртөө унших хэлбэрээр солигдно гэсэн үг. Гэтэл зарим багш нар бол одоо 5 дугаар анги төгсдөл нөгөө чанга уншлагыг илүү их дэмжиж явцсан ийм хандлага харагдаад байдаг. Тэр яаж нөхөр хүнд бас буруу зуршлыг бий болгодог гэдгийг бас санах хэрэгтэй. Буруу зуршлыг. Одоо шилбэл зарим оюутан ингээд бүр ингээд чанга уншиж ижил нөгөө юм ойлгодог. Ойлгодог бас. Тэ? Чанга уншихгүй бол ерөөсөө ойлгохгүй. Тэр чинь буруу зуршил бий болгочих чинь гэсэн үг шүү. Гэтэл багш 2 дугаар ангиас эхлээд аль болохоор өөртөө унших уншлагыг төлхөө дэмжиж нөгөөдхийг хурдан уншина. Тэр чинь одоо тэр авины зөв буруу дуудаж байгааг хянахын тулд бусдад чангаар унших уншлага зөвлөлөд шүү дээ 1-р ангид тэ. Тэгэхээр 2 дугаар ангиас эхлээд хурд нэмэгдэнгүүт өөртөө унших уншлага зөвлөнө гэдгийг айгүй сайн санах хэрэгтэй. Том алдаанууд бол яг тэр хооронд одоо өөрөөр хэлэх юм бол энэ яагаад энийг энэ үед одоо чангаар уншуулаад байгаа юм. Яагаад энэ үед нь ингээд өөртөө уншуулаад байгаа гэдгийг цаад учрыг л ойлгох хэрэгтэй юм гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр багш нар маань ч гэсэн энэ дээр бас бодлоготой хандах хэрэгтэй. Энэ дээр бас одоо өөрсдийнхээ арга зүйг ч гэсэн төлөвлөгтэй юм бодох хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу. Жишээлбэл үсэг заах гэж байгаа тэр тохиолдолд Алангуй ихийн домгийг ярилцахаар ийм зураг ингээд сургачигт нь орсон байдаг. За Алангуй ихийн домгийг бол бүр цэцэрлэгийн одоо бэлтгэл бүлэгт нь хүүхдэд яриад одоо цэцэрлэгээр явцсан. Тэгээд бас одоо аль болохоор одоо нөгөө хэл яриаг дэмждэг, хөгжүүлдэг гэр бүлд бол тэр домгийг мэддэг болцсон. Үжээ мэддэг болсон юм хүүхдүүд орж ирж байгаа. За сургууль цэцэрлэгээр яваагүй байдаг ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь аль нэг тийм баг дэмжлэг бүхий тийм гэр бүл төссөн хүүхдүүд бол мартчихад зарим нь бүр сонсоочгүй ингээд ороод ирсэн байдаг тийм. Тэгэхээр би түрүүнээсэн тийм нөгөө хүслийг нь өдөх гэж тийм сурах хүслийг нь өдөх сургуульд ирэх хүслийг нь өдөх тийм. Тэгэхээр нөгөө мэддэг хүүхдээр тэр Алангуй ихийн домгийг яриулах тийм. Багш өөрөө ингээд яриад өгөх айл болохоор тэр хүүхдийг өөрөөр хэлбэл тэр хүүхдийн бие даасан байдлыг дэмжих гэдэг ч юм уу тий. Тэр утгаараа тэгээд Алангуй ихийн домгийг тэр хүүхдээр яриулаад тэгээд одоо жишээлбэл уянгаа гэдэг хүүхд ярьсан бол уянгаа ингэж ярьлаа тийм ээ. За уянгагийн дараа тэмүүжин цааш нь үргэлжлүүлээд яриараа гэдэг ч юм уу тий. Айл болохоор тэр нөгөө хүүхдийн бие даасан байдлыг нь дэмжсэн үйлээр хүүхд ингээд багш чиглүүлэлэг хийвэл илүү одоо хүүхдэд өгчдөөл байна гэж бодож байгаа. За тэгээд бас нэг зүйл бол одоо энэ дотроос бид нар өгүүлбэр сонгоод өгүүлбэр дотроос үгээ сонгоод тэгээд үгээ авилбар тусбараар нь дуудаад тэгээд үсгийн хэлбэрээ яг уу заадаг тийм ээ үсгийн хэлбэрээ заадаг. За тэгээд үсгийн хэлбэрээ заачхангууд тэндээс нийлэх эхэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар бол яаж яа нөхөр ерөөсөө энэ нийлгээ задлага орхиод нийлгээ шууд орчоод идэх байхгүй. Тэгэхээр л бид нар энийг цогцоор нь авч явахын тулд бол энэ цаана ийм утга учиртай юм шүү л гэж хэлэх гээд байна. За тэгээд хитрхи их энэ унших бичих рүү ингээд хандуулаад явчих юм бол эн чинь нөгөө хүчээр хийлгэж байгаа үйлүүд болчих юм гэсэн үг шүү дээ. Хүчээр хийлгэж байгаа. Одоо нөгөө тийм ярмаар байдаг.
Тэгээ бусдаа харилцмаар байдаг. Ингээ босоод явмаар байдаг тий. Тэгтэл ингээл уншуулаад бичүүлээл зай завсруу ингээ суулгахаар сургуультай дургу болно шүү дээ. Сургуультай дургу болгож байгаа алхам чинь тэндээс эхэлж хийгдэж байгаа. Би тэгээд тэр нэг тодорхой сэдвийн хүрээнд багштай ярилцмаар байдаг. Ерөөсөө тэр нь хаалттай. Тэгэхээр л одоо нөгөө хүүхэд маань тийм сургуультай дургу болно. Тэгээд нөгөө ярих үйл дэмжигдэхгүй учраас хүүхдийн ярианы чадвар аяндаа өөрөө буураад ирэх. Тийм ээ, ярих сонирхолгүй болох. Нэг ийм юм бүр сургуулиуд дээр нийтлэг ажиглагдаж байгаа зүйл энэ аахгүй юу. Ерөөсөө тэгээд дуушвч гэдэг хоёр дом зорилго тавьчихсан гутаа тэрнлөөгөө одоо нийцүүлсэн бүх ажлыг хийлгчээр нөгөө юмнууд чинь тэр чигээрээ байхгүй болчдөг. Японд бол ингэсэн байдаг. Би нэг зарим сургуулиудын ингээ юу харж байгаа. Яг энэ хүүхдийн төвшөнд ингээд самбар ингээ баг өчнөө багхгүй. Тийм ээ. Одоо манад бол бас болно шүү дээ Монголд. Ангийнх нь яг нэгдүгээр ангийн хүүхдийн төвшөнд ингээд арталтаа ингээд дээр нь ингээд зураг бичиж тахыг самбартай. Тий. Тэгээд багш одоо өнөөдөр өсгийн дүрсээ ингээд яг технологийнхаа дагуу ингээд заачна. Тийм ээ. Тэгэхээр хүүхэд нөгөө самбар дээр ажиллах нь өөрт нь тохиолсон самбар дээр ажиллах гэж. Тэгээд би өсгээ өнөөдөр би өсгээ заачлаа. Өсгийнхаа том жижиг хэлбэрийг яг таниулчлаа. Тэгчгэнгүүтээ за өнөөдөр багш болж тоглох хүн байвал багш болно. За багш нь 5-5-аар нь ингээд баг болгочихно. Тэгээд нэг цагаа ингээ бужигнаг л тэд нар хамаагүй бужигн. Тэгээд нөгөө хүүхэд чинь яг самбар дээр нөгөө эд үсгээ бичээд тэгээд нөгөө эд үсгийнхээ хэлбэр мэлбэрийг тайлбарлаад яг багшгээ тайлбарлаа шүү. Тэгтээ чи багш болж байгаа юм чинь гэдэг ч юм уу тийм мэдрэмжийг хүүхдэд өөрсөнд нь өгөх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр 6 настай хүүхдэд одоо тоглох хэрэгцээ илүү их байдаг ч гэсэн тэр сурах хэрэгцээг нь мэдрүүлэнгээ тоглоулах гэж нэг юм байна шүү дээ тийм мэдрүүлэнгээ тоглоулах гэж нэг юм байна. Тэгтэл манайх бол тэр сурах хэрэгцээг нь бүр үл одоо аашиж байгаа шүү дээ тийм ээ. Боломж байхчгүй гэл ингээд хайчдаг тийм. Гэтэл уг нь бол боломжтой багш одоо нөхцөл бололцоог нь гаргаж өгөөгүй боломжтой. Жишээлбэл одоо ингээд баахан зурлагнууд ингээд өгчнө. Өсөв бүтээх үндсэн 23 зурлагч нь бүр бэлтгэл бүлгээс нь эхлээд цагаан толгойн бэлтгэл үйлс хүртэл ингээд дадлага болгож байгаа шүү дээ. Тэгчгэнгүүтээ зүгээр зурлагуудаа ингээд өгчөөл зурлагуудаа нийлүүлээл одоо өсөв бүтээдэг ч юм өөрсдөө бүтээдэг. Багш самбар дээр нөгөө наашаа хараараа гэж заахгүй наашаа хараараа гэж ойлгохгүй л гэсэн байхгүй. Тийм юмыг бид нар бол ингээд зөрөгтэй туршиж үзээд хиймээр байгаа байхгүй. Тэгтэл яаж нөхөр л одоо ерөөсөө л бичүүлгэл стайл юм байна гэдэг л нэг юм бариад байгаа болохоос ш. Бид нар ч бүр тэрийг нь одоо ингэдэг шүү энэндээ бүр ингээ баригчдаг шүү гэд бүр 3 мөргөд мөрийн заагаад өгсөн тий. Тэгээд дээр нь бичих унших ярих сонсох гэсэн 4 чадвар дээр нь тулгуурлаад бичих чадвар бол ердөө 10% байна шүү гэж хувьчлаа заагаад өгч. Тэгтэл багш нар тэрийг ерөөс сонирхдагчгүй хардагчгүй ер нь бол мэддэгчгүй юм шиг байна. 2-3 одоо нүүр өгч гэрийн даалгавар өгчээд байна гэдэг нэг асуудлууд гараад байдаг шүү. Тэр бол одоо цөөхөн багштаар гарч байгаа байх л гэж би бодож байна л да. Яагаад төхөр 6 настай хүүхэд чинь өөрөө нөгөө энэ сарууч нь ясчаагүй булчин тийм ээ одоо зүгээр эн чинь одоо мөгөөрсөөр байж гэнэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгэл нэг юм булчингийн тусламж ядардаг тийм ядарна үзгээ зүг барьж чадахгүй байгаа. Тэгээд одоо та нар ч гэсэн өөрсдөө дургу юм хийхдээ одоо яаж тийм юу ятгэлээ те. Ер нь бол дургу юм хийж байгаа тохиолдолд би одоо юу гэдэг чинь бүтэн нүүр битсэн ч тэрийг тогтоож нүдлэхгүй штэ. Дуртай юм хийж байгаа бол би ганцхан мөр битсэн ч яг тогтоож энийг бүр ингээд нотолцсон байж байгаа штэ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг л одоо би юу гэж хэлэх гээд байна вөхөр ерөөсөө л нөгөө хүсэл тэмүүллийг нь өдөөсөн сургалтад илүү үр дүнгээ өгнө. Ялангуяа хэлний хичээл бол одоо
сонсох ярих чадвар дээр илүү толгуурлаж нөгөө задлаг аргаа эхлээд хэрэгжилж дараа нь нийлэг рүүгээ орооч гэдгийг таавал багш нар зөв тийм. Одоо бид нар сүүлийн үед бид нар угаасаа цагаан самбарын арга гэдэг энэ бол бидний ч юм биш л дээ, энэ Кембрижийн сургуулийн арга зүгээс миний авч үзсэн юм бол энэ цагаан самбарын арга байна. Тэгээд өөрөөр хэлэх юм бол бичүүл сургадаг үндсэн 5 арга байдаг, та нар мэдж байгаа тийм. Тодруулан бичих арга, баримжаалын арга, шугамар арга, бүлэглэлийн арга гэдэг ч юм уу тийм, тоолын арга гэдэг ч юм уу тийм. Гэтэл бид нар тэн дээр нөгөө өсгийн төсөө үүсгэх цагаан самбарын арга марга гэдгийг шинээр нэмэж оруулж ирсэн. Тэр цагаан самбарын арга бол ердөө А4 цаасан дээр л ингээд элементээр ингээд юу яхад өгчнө. Нөгөө шугамын татаад өгчнө. Тэгэл лиминатордод өгчнө. Хүүхд маркераар тэн дээр багш болж тоглоно. Яг самбартаа ажиллаж байгаа юм шиг. Тэгэл багш болж тоглоно. Тэрийгэ хүнд тайлбарлана. Одоо хажуудах хүндээ чи багш одоо эхний 5 минутанд нь одоо баясаа багш, дараагийн 5 минутанд бямба багш гэдэг ч юм уу те. Ингээд хоёулаа бүр ингээд багш гэж нэрлээд олон үедээ ингээд туршиж ажиллаж байгаа үед ингээд тэр нэг үсгээ тогтоосон, бичсэн, бичгийн хэвээ. Нэг үсгийг ч одоо яг элементийн дагуу чанартай бичээд тэрийгээ одоо юу гэдэг чинь бүр ингээд өөртөө сонирхолтой, өөртөө кайфтай, тэрнээсээ ингээд нөгөө гой мэдрэмж авч ингэж бичиж байгаа бол тэр хүүхдийн нүднээс тэр хизээч гарахгүй. Тэр санах оноос хизээч гарахгүй байхгүй тийм. Гэтэл би түрүүн хэллээ шүү дээ тийм. Дургуй юмыг би бүтэн нүүр бичээд ч би тэр нэг нүдэлж тогтоох болохгүй тийм. Тэгээ тэр утгаараа одоо тэрний зүгээр энгийн жишээ байж шүү дээ. Бид нар 10 жил байхад одоо юу гэдэг чи онлог гэдэг үгийг би буруу бичсэн болоод би онлог гэдэг үгийг гарчгээ гэдэг үгийг би яг нэг нүүр бичгээр багш маань ингээд өгдөг байсан. Тэгэл одоо онлог гарчгээгээр ингээд бичээл. Тэр нь би амар дургуй бичнэ. Тэгэл багшд үзүүлэхийн тулд бичнэ. Тэгж байгаа тохиолдолд тэр хүн тэрийг нүдлэхгүй шүү дээ. Тэгэл ахаал тэр үгээ яг алдсан байдаг шүү дээ. Тэр чинь юу хэлээд байна вөхөр тэр нэг би түрүүн хэлсэн тий. Одоо нэг хүсэл тэмүүлэлтэй байж ийж тэр хийж байгаа юмнасаа тэр хүүхд ингээд ямар нэгэн байдлаар юм би чадчихсан баясал авч явах одоо сэтгэл хөдлөл авч явах тийм ээ. Одоо сэтгэл хөдлөж явах нэг тийм байж ийж тэрнээс нэг юм баяр баясгалан хүртэж байж ийж л юм сурдаг. Ялангуяа 6 настай хүүхд бол ерөөсөө яг тийм. Тэгэхээр тэр 6 настай хүүхдийн тэр цаана байгаа тэр сэтгэлийн үзүүрт байгаа тэр гоё юмыг нь л одоо би яаж өдөөх үү гэдэг тэр эцэг эхчүүд тэр одоо багш нар ч гэсэн бас бодох хэрэгтэй л гэсэн үг. Таны ярианд гарчлаа л да нөгөө бас 3 мөр бичнэ гэд тий. Одоо бүр ингээд онлоороо бол одоо түрүү ярих сонс унших нь бол 30% тай, бичих нь 10% тай байтал. Гэтэл багшийн төлөвлөлтөн дээр буюу одоо самбарт буюу хүүхдэд чиглүүлээ зааж байгаа хичээлийн бараг нөгөө буцаад эсрэгээр 30-40 бараг 50% нь бичих болцдог ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаа. Тэгэхээр гэрийн даалгавар дээр бас одоо санал бас хэрэгтэлтэй маш их даалгавар өгч байна. Гэтэл зарим нь болохоор бага даалгавар өгөөд байна. Гэтэл нөгөө хүүхдийн чадвар өөр тийм ээ. Нөгөө ялгаатай төвшөнтэй байж болж байна. Багш тэгвэл тэр даалгавруудыг яах вэ? Ялгаатай бас боловсруулж болох нэ гэдэг. Одоо бол бас сургалтанд харьцангуй багш нар бас ялгаатай даалгаврууд хүүхдээ онцлоод өдр гэдэг ингээд бас даалгаврын бол яг 6 настанд бол ерөөсөө л одоо нэг өдөрт хийх даалгаврын хэмжээ тийм ээ одоо математик монгол хэлний хичээл дээр ялангуяа энэ одоо бичих үйлийг сурах явцад бас даалгаврыг яаж өгвөл илүү одоо хүүхдэд одоо хэлбэр байх уу нөгөө залхахгүйгээр бичүүлэхийн тулд одоо таны дээр дургуй биш гэдгийг өгөхын тулд тэр багш одоо гэртээ 3 мөр ангид 3 мөргээ зааж чадаагааг л одоо чанартай болгохын тулд даалгаврыг одоо яаж өгвөл энэ эцэгхэд ч гэсэн хүүхдэд ч гэсэн одоо нэг бүтэн өдөржингээ баг өдрийн тал ингээд ноцолтоо дуустгүй даалгавар өгдөг ч гэдэг юм ийм асуудлууд их байдаг л та. Ерөнхийдөө үсэг зааж хахад бол ерөөсөө л тэр үсгийн хэлбэрийг нүдэлж тогтоох нь гол зорилго болохоос биш. Түүнээс биш одоо юу гэдэг чи нэг олон мөр бичүүлэх нь гол зорилго биш шүү дээ. Ер нь бол нөгөө бичиж явах явцдаа л үсгийн дүрсээ тогтооно. Үсгийн дүрсээ тогтоосон бол нөгөө унших чадвар нь том жижиг хөгжин гэдэг асуудал байж шүү дээ. Ялгаад ойлгоод явчихна гэсэн. Тэгтэл бид нар одоо нөгөө үсгийн дүрсийг тэр харааны ойд нь
Эсвэл одоо юу гэдгийг тэр хүүхдийн одоо ухаанд нь тэр чигт нь л одоо шингээхийн тулд ямар арга зүй хэрэглэх вөхөр төрөл бүрийн байдлаар энэ үсгээ бүтээх даалгаврууд өгч болно шүү дээ. Заавал бичүүлэх албагүй шүү дээ. Тийм ээ. За одоо бүр нэг уншиж эхлээгүй үед нь зүгээр ийм багш нар ингээд нөгөө үзээгүй үсэг мүсэгтэй юм танил болсон юм өгөхдөө бас жоохон болгоомжлдог шүү дээ. Тэгтэл тэрнээс болгоомжлох ерөөсөө хэрэггүй юм шиг байна. Одоо шил би ингээд нэг номноос юм хөөрхөн магадгүй одоо уншиж сурсан оноо хамгийн түрүүнд цээжлэх ийм шүлгийг ингээд аваад өгч. Тэр шүлэг дотроос өнөөдрийнхөө үтсэн үсгийг зөвхөн дугуйлаад ирсэн тийм даалгавар байж болно шүү дээ. Заавал бичүүлэх албагүй шүү дээ. Тийм ээ. Бас өөр нэг даалгавар нь одоо би одоо 6 настай хүүхдтэр тэр нөгөө бүтээх гар уруу сарууныхаа хөгжлийг дэмжих ийм үйлүүдийг хийх хэрэгтэй гэж тийм. Тэр утгаараа будаа асгаж байгаа будаагаар ингээд нөгөө тийм ээ үсгээ бүтээх юм. Үсгээ бүтээх. Тэгэхээр нөгөө заавал нөгөө нарийн ингэж жижиг будаа гэж үсгийн дүрс хэлбэрээ ингээд тогтоох ч юм уу. Эсвэл утсаар ингээд үсгийн дүрсээ бүтээж болно. Тэгээд тэрнийхээ зургийг аваад өөрөөр хэлэх юм бол ажилласан гэдгээ л гэрчлэх гэж шүү дээ тийм. Тийм одоо юу даалгавар байж болно гэсэн. Тэрс өөрөө бодтойгоор хийж үзэж нөгөө аавсг үзсэн бол тэр аавсгийг янз бүрийн байдлаар ямар хэрэглэлтгүй ашиглаад хийж одоо сурч болох нь гэдгийг эхний өдрийн хичээлд бид рүү аавсгийг 3 өдөр үзнэ гэдэг одоо тохиолчлоо. Гэтэл шууд эхний өдрөө бичүүлэх гээд байдаг байхгүй. Гэтэл эхний өдрөө нөгөөдхөө яг мэдэрч таньж янз бүрийн байдлаар бүтээж сурж ийж дараагийн элемент рүү шилжихгүй шууд бичүүлэх рүүгээ орчхоор л нөгөө хүүхдэд яах нь хэрэгшээ талгараад байлаа. Залхаад гэдгийг л харах юм байна. Ер нь бол ерөөсөө энэ их бичигч нь ерөөсөө л 6 настай хүүхдийг залхааж байгаа хамгийн том одоо объект маягтай юм болчиход байгаа байхгүй юу. Бид нар ч ерөөсөө л бичнэ гэхээс ерөөсөө айдаг. Тэгээд угаасаа бичихгүй болохгүй гэдгийг эцэг эхчүүд нь бүр ингээд тулгачдаг. Тэгээд нөгөө яг 6 настай хүүхдүүд маань яг одоо бичихтэй ямар сонирхолгүй яагаад гэхээр тэр нь заавал ийм сөрөг үр дагавар авчлаад байдаг. Сөрөг гэдэг маань юу гэсэн үг вэхээр ингээл буруу бичсэн байна, тэгсэн байна, ингэсэн байна, чи их бичээг байна, бага бичээг байна. Ингээл асуудал үүсэдэг. Тэгэхээр эхний удаа бол багш нарыг тэр үсгийн хэлбэрээ нүдэлж тогтооход нь ямар арга зүй байж болох вэ? Тэрийг хийлж хэрэглээч л гэж хэлэх байна л да. Эцэг эхчүүд ч гэсэн тэнд яар тэгж заавал одоо их бичүүлснээрээ явахгүй шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол тэр 3 мөр гэж заачаад байгаа чи ерөөсөө л тэр хүүхдийн биеийн хөгжилд тааруулсан ийм онцлог шүү дээ. Нөгөө талаас ингээд учиргүй их даалгавар 6 настай хүүхдэд ингээд өгчхоор 6 настай хүүхд баг даалгавраа хийж дуусаагүй унтаад өгдөг тийм ээ. Тэгэхээр энд бас нэг ийм бүр ийм судалгаа бас байдгийн билээ. Тэр нь одоо юу гэсэн үг вэхээр биеийн хөгжлийн дутмагшил хүүхдээ оюун ухаанд нөлөөлдөг. Оюун ухаанд нөлөөлж ийн гэдэг чинь тэр хэл ярианы хөгжилд бас давхар нөлөөлнө шүү дээ, тий. Тэгээ тэр утгаараа би юу ч хэлэх гээд байна вэхээр хүүхдээ 22 цагаас 2 цаг хүртэл заавал унтуулсан байх хэрэгтэй гэдэг. Тарих тэр үед амарч явах хэрэгтэй гэдэг заасан байна шүү дээ, тий. Тэгтэл манайх тэр 22 цагт ч унтаагүй бараг 1-2 цаг хүртэл даалгавраа хийгээд суух тийм хэмжээний даалгавар хүртэл өгсөн байдаг шүү дээ. Ялангуяа одоо энэ хувийн сургуулиуд. Тэгээд би одоо юу гэж хэлэх гээд байна вөхөр энэ хувийн сургуулиудын тэгж өгч байгаа даалгавар ердийн сургуульд явж байгаа хүүхдийн одоо жижиг хэмжээгээр авч байгаа даалгавар хоёрын эцсийн үр дүн юу байна вөхөр ерөөсөө л адилхан л байна. Адилхан шүү дээ. Харин сайн үр дүнд хүрч гэнэ үү, муу үр дүнд хүрч гэнэ үү гэдэг нь цаана арга зүй буюу тэр технологи яригдчихэж байгаа. Тэр зөв арга зүйгээр л тэр ямарваа нэгэн үйлийг дэмжих гэдэг бол айгүй чухал байхгүй тийм учраас бид нар гэрийн даалгаврыг бол 3 мөрөөс илүү өгөхгүй байх хэрэгтэй. Сонирхолгүй болчих шүү дээ тэр чинь.
залхаач шүү дээ тэр хүүхдээ чинь тий. Харин тэгээд Тий. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд эсвэл одоо бүтэн нүүр бичүүлж ивэл энэ даалгавар байсан миний хүүхд юм маань хөдөлж байна. Миний хүүхд юм сураад байна. сайн сураад байна гэж. Тэр хүүхдээсээ одоо илүү юм нэхэд идэг. Гэтэл тэр хүнд чи хэмжээ байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр хэмжээнд нь таарсан даалгавар өгсөн байж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэрэнд нь тааруулж бид нар харьцах хэрэгтэй. За багш нар одоо харин хаач гэж энэ хүүхдийн нас төхөн онцлог, бие болдрын хөгжлийн онцлогоос шалтгаалаад ийм одоо хувьчилсан даалгавар өгч байгаа юм байна гэдгийг мэддэг болсон. Ер нь бол юу бичүүлэхээсээ илүүтэйгээр тэр нөгөө өсгөнүүдээ бид нар өнгөөр ялгаж будах байдаг ч юм ингээд зурчаад өнгөөр ялгаж буддаг ч юм уу тий. Эсвэл ингээд тийм үсэг орсон үхтэй үгнүүдийг ингээд зурцсан үсгэн дээр ингээд тойруулаад наадаг ч юм уу тий. Тийм даалгавар илүү тэр хүүхдэд сонирхолтой. Сонирхолтой. Хичээлийн процесс хүртэл тийм юм оруулмаар юм санагдав. Тийм шүү бас. Тэгээ нэг тийм ганц нэг туршилт бид нар бас хийж үзэж байгаа. Тэгэхээр үр дүн гараагүй учраас бид нар одоохондоо бол үр дүнг нэг тийм юм гээд ярих учраас би тэр талаар бол ярмаар байна. Гэхдээ ерөнхийдөө тэр Даны сурах бичгүүд, за тэр Финляндийн сурахчгийн энтрийг ингээд сонирхоод харахад ерөөсөө бид нар бол нэг 4 мм-аас 5 мм-ийн шугамтай ийм шугам дээр хүүхдийн бичлэлтийг хийх гээд байдаг шүү дээ. Тэгтэл тэд нар бол ерөөсөө одоо юу гэдэг чинь А4 цаасны тал дээр энэ үсгээ бүр юм томоор бичнэ. Одоо шилээ N үсэг ингээ бичлэхэд тэр N үсгээ ногоон өнгийн харандагаар нэг ингэж бит дээрээс нь давхуулж чинь хажуу доотлолт нь ахаад цэнхэр өнгийн харандагаар ингэж бичнэ. Ерөөсөө ганцхан удаал томор. Ганцхан нэг юм том бичсэн байгаа шүү дээ. Тэн дээрээ ингээл нөгөө бүх өнгийн харандагаар ингээл давхарлаа бичээд. Нэг томыг. Тэр чи яаж нөхөр нөгөө үсгийн хэлбэрэл тогтоож юм тий. Тэгэхэд манайх одоо юу гэдэг чинь тий зүгээр ингээд бүтэн нүүр дүүрэн сонирхолгүй ингэж бичиж ядарч унтлаа ингэж бичижсэнаас зүгээр 7 өнгийн будгаар ингээ энэ үсгэн дээр давхарлал ингээд тэр хичнээн илүү яг уу сонирхолтой яг уу хичнээн өөр дуртай яг уу тэр өнгийн харандаа мандаа хэрглэж бичиж яах гэдэг бол тий. Тэр чинь эцсийн үр дүн юу гэхээр үсгийнхаа хэлбэрийг л тогтоож яах гэсэн үг шүү дээ тий. Ялангуяа нөгөө 2 дугаар ангид ороод нөгөө 1-р анги төгсчл 2 дугаар ангид ороод эхний нөгөө үсгээд давталт хичээл гэж үзэхэд нөгөө хүүхдүүд маань нөгөө зурлагаа мартсан байдаг ч нөгөө яа үсгийг яаж бичдэг вүлээ одоо нөгөө Э үсэг бичих гэж буруу харуулаа Е үсэг шиг бичдэг ч юм уу тий. Тэгтэл тэр маань нөгөө зурлага югаал одоо сайн нүүдэлж тогтоогоогүй одоо нэг илрэл хараад одоо сайн тогтоогоогүй л байна гэсэн. Өөрөөр хэлбэл бидний тэр олон хуудас олон мөрөвчдөг бол үр дүнгүй л гэсэн үг байхгүй тий үр дүнгүй. Илүү яаж одоо тэрнийг тэр үсгийн хэлбэр дүрсээ тогтоолгодог ямар аргууд байж болох вэ? Илүү яаж бүтээлчээр болгож өгөх үү гэдгийг бодох хэрэгтэй байхгүй тий. Манай уламжлалт сургалтанд бол байж л байсан. Одоо өөрөөр хэлэх юм бол савхаар бүтээдэг, утсаар бүтээдэг тий. Ангид байгаа хэрэглэгдэхүүнүүдээ ашиглаад ангид байгаа хэрэглэгдэхүүнээ ашиглаад бүтээдэг. Одоо бол тэр чин бол хоцрогдсон биш. Тэр чин харин илүү одоо эргээс сэргэж байгаа тийм арга зүй шүү дээ тий. Одоо тэрийг жинхэнэ утгаар нь хэрэглэх хэрэгтэй. Нэг нөгөө талаас одоо хөгжүүл гэдэг маань л одоо түрүүний миний хэлээд байгаа тэр зүгээр л одоо багш юу хар өнгийн балаар энэ үсэг бичээд өгчлөө гэхэд тэрийг дээрэс нь давхарлаад бүх одоо 7 өнгөөр өөртөө байгаа өнгийн харандагаар бүгднгээр нь давхарлаа л одоо ингээд бичээд ахна шүү дээ тий. Тэр чинь ингээл нэг юм арга зүй цаана гараад ирж байгаа байхгүй тий. За ингээд бидний урилгыг хүлээн авч уулзсан ирж одоо багш нартаа бас тийм ээ багш нарт эцэг эхчүүдэд бас тодорхой бас зөвлөгөө зөвлөмж өгсөн таньда баярлалаа. За ингээд өнөөдөр арга зүйчийн цаг подкастаар Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн багш доктор дэд профессор Бямцран багш маань оролцлоо.